Сайн байцгаана уу Ганаа. За өнөөдөр би та бүхэндээ ямар бичлэг хүргэх гэж байна вэ гэхлээр бид бүхнээс гадаад үзмж болон зарим нэг зүйлсээрээ жаахан өөр тийм содон хүмүүсийн талаар өнөөдөр би та нартай ярихаар бэлдсэн байгаа. Тийм 4 хүний түүх байгаа. Ингээд миний бэлдсэн бичлэгийг тоглонсоож үзнэ. За ингээд эхний зочинтой бүгдээрээ танилцъя. Солонгосын 1 дүүргийн оршин суугчид нэвтрүүлгийн багийнханд манай дүүрэгт жаахан айц хөрмээр бусдаас содон нэг эмэгтэй амьдардаг гэсэн мэдээллийг өгсөн. Тус мэдээллийн дагуу нэвтрүүлгийн багийнхан тухайн дүүргийг зорж бусдаас содон гэдгаа нөгөөх бүсгүйн гэрт зочилсон. Зураг дээр гарч байгаа эмэгтэй бол нөгөө хүмүүсийн яриад байгаа бусдаас содон, бусдаас өөр гэдгаа бүсгүй. Яг ингээд харахад өвөрмөц зүйл огт ажиглагдахгүй байгаа. Тэрээр хэлэхдээ бусдаас содон гэд байхаар зүйл надад огт байхгүй л дээ. За гэхдээ хүмүүс яг энийг хэлээд байгаа юм болов уу гэд гараа гаргаж иртэл урт хумс. Яг л нэг зүйл авчраад наачсан юм шиг улаан өнгийн тийм урт хумс. Эмэгтэй хэлэхдээ энэ бол яг өөрийн маань миний хумсаа гэж хэлсэн. Ямар нэг зүйл нааж урт болгоогүй өөрөөр нь ургуулад би өөрөө будчихсан байгаа. Миний өөрийн хумсаа гэж тайлбарласан. За энэ эмэгтэй 8 хумс урт, харин чигчээ өрөөных нь 2 хумс богинохон ургуулах гэж хичээсэн ч гэсэндээ ургадаггүй гэж тайлбарласан. Хумсны уртыг яг хэмжиж үзэхэд 12 см-ийг зааж исэн. За энэ бүсгүй хумсаа яг 3 жилийн турш тасралтгүй ургуулж байгаа. Эмэгтэй ярихдаа хүмүүс намайг хаяа яг сүнс шиг гэдгийг. За тэр сүнс шиг гэдэг нь яг үүнээс болсон байхаа гэд боолттой байсан үсээ задлсан. Гэтэл түүний үс бараг л шал шүргэж исэн. Тэрээр үс болон хумсаа 3 жилийн турш ганц ч удаа тайрч байгаагүй. Дэлгэцэн дээр түүний хоол хийж байгаа дур зураглал харагдаж байна. За хумсаа хугалахгүй тулд ч тэрүү эсвэл хумс нь гараа ажилуулахад тээртэй байгаа болохоор ч тэрүү хүнсний ногоо хэрчих, флетиг асаах, савх барих зэрэгт хүндрэлтэй байгаа тал ажиглагдаж байгаа. Гэсэн ч тэрээр би 3 жилийн турш яг энэ хэвээрээ хумсаа ургуулад энэ бүгдийг өглөөнөөс орой хүртэл хийж ирсэн болохоор надад ямар ч хүндрэл байхгүй гэж ярьж байсан. Хүсээ угаах, нүрээ цэвэрлэх, гар ажиллагаа шаардсан бүхэл зүйлд яг л хажуунаас нь ороод туслаад өгч хүмүүр тийм мэдрэмж төрж исэн. Тэгэд эмэгтэйг хоол хийгээд гэрээ цэвэрлж явах хооронд нэвтрүүлгийн багийнхан яана хумс ч хуурчих үедээ бид нар танд туслах уу гэхэд хумс маань яг ийм үед хуурахгүй хамгийн эрсдэлтэй үе нь унтчих үе байдаг. Унтчихтаа мэдхгүйгээр хумсаа хугалчих үедээ гэж хамгийн их айдаг учраас унтахтаа хүртэл хумсаа хамгаалж унтдгаа гэж хэлсэн. Нэвтрүүлгийн багийнхан эмэгтэйгээс та яг хумсаа яагаад ийм урт ургуулсан юм бэ? Таны хобби юм уу эсвэл гоё сайхан харагдах гээд ургуулж байгаа мó гэж асуухад би багын л хумсаа ургуулах туртай хөвгтэйсэн. Гэхдээ яг одоогийнх шиг ийм урт хугацаанд ургуулж исэн тийм түүх байхгүй. За яг 3 жилийн өмнө би унтчихсэн чинь миний зүүдэнд нэг эмэгтэй орж ирээд чи хумс ус хоёроо бити тайраарай. Хэрвээ чи хумс ус хоёроо аль нэгийг тарих юм бол чамд муу юм тохиолдно гэж миний зүүдэнд орж ирж исэн. Тэгэд тэрхүү үедээ би за эн чин зүүд юм чин надаа ямар нэг муу зүйл болохгүй хаа гэж бодоод юу ч бодлогоогоор хумсаа үсээ тайрж орхисон. За гэтэл тэр үеэс эхлүүлээд надаас өвчин салхаа болчихсон гэж ярьсан. Баг багаар биемээ өвдөөд аль эсвэл надаа баг багаар тийм муу зүйлсүүд тохиолдож эхэлж исэн. Тийм учраас би яг тэр үеэс эхлүүлээд агчил хумс ус хоёроор оролдохгүй юм шүү гэж өөртөө тийм амлалт өгөөд өнөөдрийг хүртэл ургуулж байгаа гэж ярьсан. За ингээд эмэгтэйг дагуулад нэвтрүүлгийн багийнхан гоо сайхны салон руу явж байгаа зураглал харагдаж байна. За ингээ салон руу явж байгаа хооронд хүмүүс эмэгтэйг маш их гайхаж эмэгтэйгийн үс нь яг өөрийнх нь үс мөн үү, хумс нь өөрөө ч ургуулсан хумс мөн үү гэж бүгдээрээ сонирхож асууж явж исэн. Тэгээд хумсаа будуулах гээд очтол маникюрч эмэгтэй миний хумсыг хүн болгон хараад хөөх ямар урт хумс вэ гэж хэлдэг. Тэгээд миний хумс бол энэ эмэгтэй хажууд юу ч шин байна. Би анх удаа л ийм урт хумс харж ийн. Бас анх удаа ийм хумсыг бодож үзэх гэж байгаа учраас бас миний чадвар их шаардах юм байна гэж ярьж исэн. За ингээд эмэгтэй маань нэлээд олон цагийн хугацаанд маникюр хийлгээд гарч ирсэн баг харагдаж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд энэ нэмэгтэй өөртөө итгэлтэй хөөрхөн болчихлоо, бүгдэнд нь баярлаа гэж хэлээд энэ удаагийн дугаар өндөрлсөн байгаа. За бүгдээрээ дараагийн содон үнтэйгээ танилццгаая. Бие тамирын талбайд дасгал хийж байгаа эрүүл чирэг нэгэн залуугийн дүрс бичлэг дэлгэцэнд харагдаж байна. За хувцастай алхаж явахад нь хинч түүнийг онцолж харахгүй байгаа. За харин дээгүр хувцаа тайлаад биеийн тамирын талбайгаар алхаж эхлэхэд эргэн тойрны хүмүүс нь бүгдээрээ сонирхон хараад түүнийг хүрээлж эхэлсэн. Учир нь түүний бие бусдаас жаахан содон байсан. Хүзүү нуруу хэсэг нь хар өнгөтэй, мөн үстэй. Залуу энэ бүгдийн учрыг тайлбарлахдаа миний бие дээр байгаа энэ зүйлс бол бүгдээрээ мэнг гэж ярьсан.
бүх хүмүүст их бага хэмжээгээр байдаг зүйл надад нэлээд их байгаа гэж ойлгож олно гэж тайлбарласан. Нэвтрүүлэгч түүнтэй ярилцаад явж байхдаа нэг зүйлийг ажигласан. За тэр нь юу байсан бэ гэхээр эргэн тойрны хүмүүсийн нүд бүгдээрээ энэ залуу дээр тусчгааг ажигласан. Тэгээд нэвтрүүлэгч энэ залууд хэлэхдээ хүмүүс нэлээ их хардсан байна. Тэд чинь гадаад үзэмжнээсээ иччих эсвэл хүндрэлтэй юм тал байдгүй. Хүмүүсийг хараад ахлаар чамд их тавгүй мэдрэмж төрдгөө гэж асуухад нөгөөх залуу юу гэж хариулсан бэ гэхээр би бусдаас бага зэрэг өөр содон учраас намайг онцолж харахаас өөр арга байхгүй гэж бодож амьдардаг. За тэгээ хүмүүсийг хараагүй юм шиг царайлж гаад араас харчихсан л зогсож идэг гэж хэлээд дуусгүй үгүй юу? Яг ард нь явж исэн эмээ бүр залуугаас нүдээ салгаж чадахгүй дагаад хараад явж исэн. Тэгээ эмээ гинт цог тусснаа яана намайг үнэхээр хуучлаарай би нарийн яг яачихсан юм болоо гэд гайхаад өөрөө мэдлгүй ингээд хараа зогсчихлоо гэж хэлэхэд нөгөөх залуу минь та санаа зовох хэрэггүй миний энэ бие дээр байгаа зүйл бол зүгээр л мэг та хүсвэл хурж үзэж болно шүү гэж маш ээлдгээр хизээний дассан байдалтайгаар уур амьсгалыг илтгэр хүлээж авч исэн. Үүний дараагаар нэвтрүүлгийн магийнхан Хюжинийг дагаад түүний гэрлөө очсон. За усанд орохоор бэлтэж байгаа Хюжин түүний цээж хэсэгт л зөвхөн мэнг байгаа гэж ойлгож болохгүй гоё шилбэр ч гэсэн олон мэнг байдаг. Тэгээ яг энэ үед тэрээр дог байгаа зтэй бусдаас өөр содон өөрмөц гэд инээж байгаа зураглалыг одоо харагдаж байна. Хюжин төрөлхийн юм олон мэнгтэй. За бага насндаа гадаад үзэмжнээсээ болоод бусдад дооглуулж доромжлуулах үе олон байсан гэж тэрээр ярьсан. Тэгэд яг тэр үеийн түүний амьдралын хамгийн хэцүү үе байсан. За ангийнхан болон сургуулийнхан гээд бүгдээрээ жоохон хүүхдүүд байсан учраас бусдыг гадаад үзэмжээр нь доромжилдог, доогулдаг, шоолдог. Бусдаас өөр байгаа тэр байдлыг нь түүний сул тал болгож түүнийг ялгуурладаг, дээрлэгдэг, зоддог гэд энэ үеийн түүний амьдралын хамгийн хэцүү үе байсан гэж тэрээр ярьсан. Аав минь надад урам зориг өгч зоригжуулж байгаа зүйлийг яг тэр чигээр нь хүлээж авч амьдрах юм бол бүх зүйл сайхан болно гэж байнга сануулдаг байсан. Аав минь хэлсэн тэр үг надад амьдрах эрч хүчийг өгдөг байсан. Гэхдээ аав маань хэдэн жилийн өмнө машины ослоор өөд олчихсан. Яг одоо миний хажууд байхгүй. Гэсэн ч гэсэндээ би аавхаа хэлсэн тэр үгийг, тэр загсан үгийг нь байнга бодож хатуужилтай, төвчээртэй аавын хүү байж амьдарсаар ирсэн гэж хэлсэн. Ажлаасаа ярих ээжигээ хүлээж байгаа Хюжин хоол хийгээд ээжигээ хүлээж байгаа. Түүний хамгийн сайн хийдэг зүйл бол хоол, бас мөн түүний хариуцсан ажил. Тэрээр барилга дээр ажилладаг. За бас тэрээр нэг үгсэн ярилцлага дээрээ би дасгал хийгээд л мөнгө авчихдаг гэж өөрийгөө боддог. Барилга дээр ажиллаж байгаа минь тийм ч хэцүү зүйл биш гэж ярьсан байсан. За дараагийн содон хүн хэн бэ гэхлээр зураг дээр гарч байгаа эмэгтэй бусдаас өөр нэг зүйл надад байгаа гэж ярьсан. За тэр нь юу вэ гэхлээр хөлрөлт. За энгийн хүмүүсийн хувьд дасгал хийж, гүүж харах, аль эсвэл халуун бөхчм орчинд суух үед биенээс нь хөлс гадагшилдаг шүү дээ. Гэтэл энэ эмэгтэй зүгээр суусан ч хөлөрдөг. Эмэгтэй 3 минутын хугацаанд ямар ч үйлдэл хийхгүйгээр тасалгааны температурт нэмгэн хувцастай суух үед гараас нь гарч байгаа хөлсийг та бүхэн харж байна. Яг л гар дээр нь ус асгачихсан юм шиг тусалж байгаа. Тэрээр ярихдаа би гадуур гарах үедээ 4-5 өмсийг заавал авч явдаг. За мөн хөлс шингээх салбитыг авч явахгүй бол болдоггүй. Хөл маань маш ихээр хөлөрдөг учраас байнга оймсоо солих шаардлага тулгардаг. Гар хөл хөлрөх үед арчаад тийм явах боломжтой. Хамгийн хэцүү хөлрөлт нь миний сухны хөлрөлт байдаг гэж харсан. Бас нэг хачирхалтай зүйл нь сэтгэл хөдлөлийг ихсэх эсвэл айж цочих үед энгийн байдлаасаа илүү хөлс ялгардаг. Аимшиг киног хэдхэн минут үзсний дараа түүний гарнаас ялгарсан хөлс харагдаж байна. Яг хүнжил дээр нь ус асгачихсан юм шиг харагдаж байгаа. Үүгээр зогсохгүй хөл нь хүртэл хөлөрсөн байгаа. Аз алхад түүний нүүр хэсэг нь хөлөрдөггүй. Тэм учраас нүүр арчилгаад ямар нэгэн бэрхшээл байхгүй гэж ойлгож байна. За эмэгтэй энэ хөлс, энэ хөлрөлтөөс болоод маш хүнд өдрүүдийг өнгөрүүлж ирсэн талаараа ярьсан. 10 жилийн хичээлээ хийх үед нь дэвтэр нь байнга норох. За бараг байнгын хөлс дааж явдаг учраас ууттай зүйл задалж чадахгүй байх. Ухаалаг утасны дэлгэц мэдрэх, компьютер хэрэглэх гээд бэрхшээлтэй талууд их байдаг. Хамгийн хэцүү нь эргэн тойрны хүмүүсийн харц болон найзууд нь шоолж тоглоом хийх зэрэг нь хамгийн хэцүү байдгаа гэж ярьсан. За тэр хүмүүсийн хувьд нойтон хуцтай, нойтон гартай байх үзэгдэл нь энгийн л нэг хөвгөлтэй зүйл байж болох ч гэсэндээ миний хувьд хамгийн эмзэг сэдв маань учраас би хүн дээр хүлээж авдаг гэж хэлсэн.
Энэ эмэгтэй багасаа тогооч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. За гэсэн ч хөлснөөсөө болоод энгийн амьдрал нь өөрчлөгдөөд мөн хүсэл мөрөөдөл нь ч гэсэндээ хязгаарлагдсан. Гарнаас нь байнга хөлс ялгардаг учраас хутга хэрэглэхэд маш хүндрэлтэй. Мөн ариун цэврийн талаасаа ч гэсэндээ олон хүнд хоол хийж өгөх боломжтой учраас энэ мөрөөдөл орхисон. Тэрээр эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэсэн ч гэсэндээ ямар нэг тодорхой өөрчлөлт ажиглагддаггүй. Эмчилгээний тийм тодорхой арга байхгүй. Байгаа нь яг энэ эмэгтэйд тохирсон эмчилгээний төгс арга бишээ гэж эмчнэр үздэг. Өнөөдрийг хүртэл би энэ бүх зүйлийг даваад тэсээ туулаад ирсэн болохоор дараагийн удаа ч гэсэндээ би бүх зүйлд бэлэн байж бүгдийг нь хийж чадна гэж бодож ийн гэж ярьсан. Тэрээр надтай адилхан зарим нэг зүйлсээрээ бусдаас сул дорой хүмүүс энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол хэн юу гэж хэлэх нь хамаагүй зүгээр л урагшаа хараад хичээгээрээ амьдрал хизээ нэгэн өдөр намайг чамайг бүгдийг нь шагнах болно. Зөв амьдрал юм бол бүх зүйл сайхан болно шүү гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн. За ингээд хамгийн сүүлийн зочинтой бүгдээрээ танилццгаая. Зураг дээр нэг залуу хот доогийг амтрахын идээд сууж байгаа зураглал харагдчихэв. Хот дог үнэхээр амттай оололтой нүдээ хүртэл лансан байна. За та нар сая нэг зүйлийг ажигласан уу? За юу байсан бэ гэхээр энэ залуугийн нүднээс нулимс гарч байгаа. Тэгээ нэвтрүүлэгч гайхаад энэ залуугаас ямар нэгэн зүйл болсон юм уу? Яг юу болсон юм бэ? Яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад энэ залуу хариулахдаа би амттай зүйл идэхээрээ миний нүднээс өөрөө ирэхгүй нулимс гараад идэх юм а гэж тайлбарласан. Энэхүү ярианд нь эргэн тойрны хүмүүс нь нэг л итгэж өгөхгүй болохоор нь за өөрийгөө батлахын тулд хоолны газар очиод өөрийнхөө дуртай хоолыг захиалсан. Ингээд будаа зарим нэг хачрыг идэхэд түүний нүднээс ямар ч нулимс гараагүй. Хэсгийн хугацааны дараа яг өөрийнхөө дуртай хачрыг идэж эхлэх үед нүднээс нь нулимс гарч ирсэн. За энэ аюу хачирхалтай та нарын зарим нэг хүмүүс ажигласан байх. Яг ингэсээ ажиглаад харах юм бол тэрний зөвхөн нэг л нүднээс нь нулимс гарч байгаа. Тэрээр амттай зүйл идэх үед нь зөв нүднээс нь нулимс гараад зарим нь уйдгарлаж гуниглах үед нь баруун нүднээс нь нулимс гардаг. Түүний аавч хэлэхдээ хүмүүс багын лим онцлогтой байсан гэж ярьсан. Дэлгэцэн дээр гарч байгаа зураг түүний багын зураг. За тэгээд энэ үед хувцас өмсөхгүй гэд гомдоод уйлаад сууж байхад нь дарсан зураг гэж аав ээж нь тайлбарлсан. Баруун нүднээс нь нулимс гарсан байгаа. Хувцас өмсөхгүй гэд гомдчихсон учраас баруун нүднийх нь нулимс гарсан. Зарим сайн ажиглаад харах юм бол зүүн нүднээс нь ч гэсэн багахан хэмжээний нулимс гарсан байгаа. За тэр үед нэвтрүүлгийн магийнхан тэгвэл хоёр нүднээс нь багаас нь нулимс гардаг байсан юм биш үү? Гуниглах үедээ нэг нүднээс нь бага хэмжээний нулимс гардыг байж тээ гэхэд ээж нь сайн харах юм бол гартаа боорцог барьчихсан байгаа. Миний хүүхд хоолоо идж агаад тэгээд дараа нь уйлсан учраас эхлээд хоолоо идчихсэн зүүн нүднийхээ нулимс хатчихсан. Дараа нь гомдсон баруун нүднийхээ нулимс гарч явах үед нь зургийг дарсан юм а гэж тайлбарласан. Түүний аав хэлэхдээ хоол идж явах үед нь нүднээс нь нулимс гараад идэх учраас хүүг маань үеийнхэн нь шоглох вэ, гомдоох вэ, гадуурхах вэ гэж их санаа зовдөг байсан гэж хэлсэн. Гэтэл хүү нулимснаас болоод аав ээжийнхээ санааг огт зовоож байгаагүй. За бас энэ байдлаасаа болоод сэтгэл зүйн ямар нэг дарамтанд орж байгаагүй гэж өөрөө ярьсан. Нэвтрүүлгийн багийнхан түүнийг архин нэг удаа хоолны ширээний ард суулгасан. За эхлээд ямар ч амтгүй, юугаар ч амтлаагүй зүгээр будаа өгөөд нүднээс нь нулимс гарч байгаагүй шалгахад баг зэрэг үзэгдэж байгаа ч гэсэндээ тийм нулимс уурсах хэмжээний их байгаагүй. Үүний дараагаар түүний урд амталсан дахианы махыг тавьсан. За тэрээр дахианы махыг идмэгцээл нулимс нь гарч эхэлсэн. За тэгэхээр үнэхээр амттай хоолнд өөрөө ирэхгүй нулимс нь гардаг нь батлагдсан. Энэхүү онцлог гэмээр шинжин заримдаа түүнд жоохон хүн дээр нөлөөлдөг. За энэ дэлгэцэн дээр яг чухал зураг авалттай үед найзтайгаа машинтай явж байгаа зураглал харагдаж байгаа. Тэгээ найз нь идчихсэн зүйлсээ үнэхээр амттай байна чи нэг амсаад үзэхгүй мүү гэж хэлтэл наадах чи идчих юм бол миний нулимс гоожоо дахиад нөөрэө бодох шаардлагатай болно штэ гэхэд найз нь нөгөө нэг зориуд амд нь хийчихсэн. За гэтэл өөрийн мэдлгүй нэг нүднээс нь нулимс гарч байгаа зураглал харагдаж байна. За энэ бүхний дараагаар нэвтрүүлгийн багийнхан энэ залууг дагуулад мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг сонсохоор эмнэлэг явсан. Ингээд эмчид үзүүлээд зарим нэг шинжилгээг хийлгэж үзэхэд за эмч хэлэхдээ материйн нулимс гээд өвчин байдаг тухай ярьсан. За энэ өвчин шүлсний булчирхайг мэдрэлжүүлэх ёстой мэдрэлийн судал нь буруу ургаад нулимсны булчирхайг мэдрэлжүүлснээс хоол унд идэх үед за нүднээс нулимс гарах юм тохиолдол байдаг. Уг залууд илэрч байгаа энэ бүх шинж
материал нулимс гээд өвчний шинж тэмдэг байна гэж хэлсэн. Эмчлэгдэхэд нэлээд хүндрэлтэй тийм өвчин юм байлээ. За ингээд нэвтрүүлгийн дараагаар уулзагч залуу маань маш их сэтгэл хангалуун нэвтрүүлгийг дуусгасан. За учир нь өмнө нь яг яагаад нүднээс мань нулимс гараад идэг талаар яг тодорхой оншийг нь олж чадахгүй, мөн хүмүүс асуухад тайлбарлаж чадахгүй их хүндрэлтэй байдаг байсан ч одоо бол нэг үгээр оноод тайлбарлаж чаддаг болчихсон учраас сэтгэл хангалуун байна гэж ярьсан. Мөн удаан хугацааны дараа бүтэн биений шинжилгээнд хамрагдсан учраас сэтгэл маань маш их дүүрэн байна гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн. За өнөөдөр би та бүхэндээ бусдаас содон, бусдаас өөр ийм 4 хүний тухай нэвтрүүлгийн түүхийг товчилж хүргэлээ. Миний энэ бяцхан бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг би бусдаас өөр содон байх нь таны сул тал биш шүү гэсэн үгээр өндөрлүүлье. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.